Монгол орн байгалийн унган төрхөө харьцангуй хэвээр хадгалж үлдсэн дэлхийн цөөн орны нэг боловч хотчлолт, үйлдвэржилт зэрэг хүний хүчин зүйлийн нөлөө болон байгаль цаг агарын хувьсэл өөрчлөлтөөс шалтгаалan байгаль орчин доройтон бохирдох, байгалийн нөөц баялаг хомсдох, улмаар зарим газар нутагт экосистемийн тэнцвэр алдагдахад хүрээд байна. Сүүлийн 80 гаруй жилийн хугацаанд Монгол улсын агаарын дундаж температур 2.4 хэмээр нэмэгдсэн нь дэлхийн дундаж үзүүлэлтээс 3 дахин их байна. Сүүлийн 45 жилд хүйтэн өдрийн тоо дунджаар 15 хоногоор буурч, халуун өдрийн тоо 24 хоногоор нэмэгджээ. Байгаль цагуурын гаралтай аюулт үзэгдлийн улмаас 2009-оос 2019 онд нийт 1.80 61 тэрбум төгрөгийн эдийн засгийн шууд хохирол учирсан байна. Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлт, бэлчээрийн талхлагдал, уул уурхайн зохисгүй үйл ажиллагааны улмаас булаг шанд, гол горих, нуур, тойрон, хатаж ширгэх үйл явц нэмэгдэж байгаа ба. 2007-оос 2018 оны хооронд гадаргын усны их үүсвэрийн тоо 1.6 дахин буурч, хатаж ширгсэн гадаргын усны тоо 15,077-д хүрчээ. Дэлхийн дулааралтай холбоотой Монгол орны хур тундасны хэмжээж өнгөрсөн 70 жилд 7.3%-аар багассан ба газар доорх усны нөхөн сэлбэгдэх нөөцийг бүрдүүлдэг хур тундасны хэмжээ ийхүү буурч байгаа нь усны нөөцийн нөхөн сэргэлтийг хангаж чадахгүй байх эрсдэл биеийг харуулж байна. Хог хаягдлын төвлөрсөн цэгт зайлуулсан нийт хог хаягдлын хэмжээ 2018 оны байдлаар 3.4 сая тонн байсан ба үүнээс 50% буюу 1 сая тонныг дахин боловсруулах боломжтой хог хаягдал эзэлж байгаа боловч 10 хүрэхгүй хувийг дахин боловсруулжээ. Монгол улсын ойн сан бүхий газар 18,321 мянган га буюу нийт нутаг дэвсгэрийн 11.7%-ийг эзэлж, ойрхог чанар 7.9% байна. Сүүлийн 5 жилийн дүнгээр ойгоор бүрхэгдсэн талбай 864.5 мянган гагаар багасж, ойрхог чанар 7.9% болж, тэг зүүнний 56%-аар буурсан нь ойн түймэр, хөнөөлт шавжны олшрол, хууль бус мод бэлтгэлтэй холбоотой. Алсын хараа 2050 Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлогын тулгуур зорилгын 6 дугаарт байгаль орчинд ээлтэй ногоон хөгжлийг эрхэмлэн экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалж байгаль орчны тогтвортой байдлыг ханган үр өгөөжийг нь өнөө болон ирээдүй хойч үе хүртэх нөхцөлийг бүрдүүлж хүний амьдралын чанарыг сайжруулна гэсэн зорилгыг тодорхойлсон. Энэ зорилгыг хэрэгжүүлэх хүрээнд байгалийн үндэс нь өгөөжийг үнэлэн хамгаалж анхдагч экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах, байгалийн нөөц баялагийг нөхөн сэргээж, хомсдлыг бууруулан, ашиглалтын нөөц бий болгож, байгалийн үр өгөөжийг ирээдүйн хойч үедээ өвлүүлэх, усны нөөцийн хомслоос сэргийлж, гадаргын усыг хуримтлуулан, эрэлт хэрэгцээг хүртээмжтэй хангах нөхцөлийг бүрдүүлэх, нүүрс төрөгч багтай, хүртээмжтэй, ногоон эдийн засгийг хөгжүүлж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, олон улсын хүчин чармаалтад хувь нэмэр оруулах зорилтуудыг дэвшүүлсэн. Энэхүү зорилтыг хэрэгжүүлснээр 2050 онд нийт газар нутгийн 35%-ийг, гол мөрний урсац бүрлдэх эхийн талбай нь 75%-ийг тус улсын тусгай хамгаалтанд авна. Мөн ойгоор бүрхэгдсэн талбай нь нийт газар нутагт эзлэх хувийг 10.5% болгож нэмэгдүүлнэ. Нийт хог хаягдлын дахин боловсруулалтыг 6.6 дахин нэмэгдүүлж 50%-д хүргэнэ. Алсын хараа 2050 урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд Монгол улсын 2021-ээс 2025 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөр тусгаснаар биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицох 2 дугаар үе шатны төсөл, Улаанбаатар хотын хатуу хог хаягдлыг боловсруулах байгууламжийг шинжлэх, байгаль орчны шинжилгээний төв лабораторийн чадварыг сайжруулах, туул, сэлб голын урсцыг нэмэгдүүлж, орчныг сайжруулах, сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх, байгаль орчинд ээлтэй, цахилгаан болон хийн хөдөлгүүр хосолсон нийтийн тээврийг хөгжүүлэх төслүүдийг хэрэгжүүлж байна. Мөн Монгол улсын ерөнхийлөгч нэгдсэн үндэсний байгууллагын эндэр дээрээс дэлхийн нийтэд хандан Монгол улс 2030 он гэхэд тэр бумаар тоологдох мод тарьж ургуулах зорилт дэвшүүлээд байгаагаа мэдэгдэж, тэр бум мод үндэсний хөдөлгөөнийг улс орон даяар эхлүүлээд байна. Тэр бум мод үндэсний хөдөлгөөн нь мод тарьж ургуулах, хамгаалахаас гадна уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй эдийн засгийн зөв хөшүүрэг ашиглан тэмцэх,
ажлын байрыг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах, хүнсний хангамжийг сайжруулахад тустай төдийгүй. Иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчин бий болгох, хүнсний аюулгүй байдлыг хангах зэрэг өнөө болон ирээдүйн хойч үеийнхний сайн сайхны төлөө эерэг олон үр дүн дагуулах юм.